Хятад хэлний алсын зайн сургалт. Сайн бацгаана үзэгчдээ. Та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргэе. Хятад хэлний анхан шатны хичээл эхлээд бэлэн боллоо. Үгийн сангийн өмнөх хичээлээрээ бид дэлгүүр гэсэн сэдвийн хүрээнд шинэвсгийг хамтдаа сурсан. Үзэн хичээлээ хурангуулан давтцгаая. 你在这儿买什么？请给我版位。我要买2本书。比хоёр ном авмаар байна. 一斤苹果多少钱? Нэг жин алим хэдэн төгрөг вэ? Ингээд үгийн сангийнхаа шинэ хичээлийг эхлүүлцгээе. Өнөөдрийнхөө хичээлээр гадаад хэл гэсэн сэдвийн хүрээнд шинэ үгсийг хамтаа сурах болно. Та бүхэн хичээлдээ идэвхтэй оролцоорой. Бидний үзэх эхний үг бол хой. Хой чадах гэсэн утгатай туслах үйл үг байна. 我姐姐会说汉语. 我姐姐会说汉语. Манай эч хятадаар ярьж чаддаг. Дараагийн үг бол 一点儿. 一点儿. Баг зэрэг өчүүхэн гэсэн утгатай дайвар үг байна. Жишээг хамтдаа харцгаая. 你累了，喝点水。 你累了，喝点水. Чи ядарчлаа баг зэрэг усуу. Дараагийн шинэ үг бол 点. 点 цаг гэсэн утгатай нэр үг байна. Энэ үг маань 点钟. 点钟 мөн цаг гэсэн утгыг илэрхийлж болдог. Бүгдээрээ жишээг хамтдаа харцгаая. 司机，请问现在几点？司机，请问现在几点？ Жолооч одоо цаг хэд болж байна вэ? 现在8点钟了。现在8点钟了。Одоо 8 цаг болж байна. Энэ жишээнд орсон 司机 гэдэг нь жолооч гэсэн утгатай нэр үг байна. Дараагийн шинэ үг бол 韩语. 韩语 Солонгос хэл. 我从上星期开始学习韩语. 我从上星期开始学习韩语. Би өнгөрсөн 7 хоногоос эхлэн солонгос хэл сурч байгаа. Дараагийн үзэх шинэ үг бол к. К. Нэг цагийн 4-1 буюу 15 минутыг ингэж хэлдэг. 下一刻9点. 下一刻9点. 9 цагт 15 минут дутуу байна буюу 8 цаг 45 минутыг хэлж болно. Энэ жишээнд орсон ча. Ча гэдэг нь тутах гэсэн үйл үг. Дараагийн үг бол хой. Хой буцах, харих гэсэн утгатай үйл үг байна. 我是学生，现在回学院上课。 我是学生，现在回学院上课. Би сурагч одоо хичээлдээ суухаар сургууль руугаа буцаж байна. Энэ жишээнд орсон 上课. 上课 гэдэг нь хичээл суух гэсэн үйл үг байна. Харин эсрэгээрээ хичээл тарах гэхийг 下课. 下课 гэж хэлдэг. 班. 班 хагас. 我们12点半下课. 我们12点半下课. Бид 12 хагас хичээлээ тарна. Нэн. Нэн болох, чадах гэсэн утгатай туслах үйл үг байна. Жишээг хамтдаа харцгаая. 你能不能来上课? 你能不能来上课?
Чи хичээлдээ ирж чадах уу? Дараагийн шинэ үг бол дав. Дав. Хүрэх, очих гэсэн утгатай үйл үг. 我们到了德语学院。我们到了德语学院。Бид герман хэлний дээд сургуульд ирлээ. Энэ жишээнд орсон德语гэдэг нь герман хэл гэсэн утгатай. Дараагийн үг бол наали. Наали хаанаас үгүй дээ гэсэн утгатай магтаал сайшаалын хариуд хэлдэг хэвшмэл үг байна. Жишээг хамтаа харцгаая. 你的汉语很好。你的汉语很好。Чиний хятад хэл үнэхээр сайн юм. 哪里我汉语不太好。哪里我汉语不太好。Хаанаас миний хятад хэл тийм сайн биш. Дараагийн үг бол法语。法语Франц хэл гэсэн утгатай үг байна. 我孙女教我法语。我孙女教我法语。Манай охин надад Франц хэл заадаг. Энэ жишээнд орсон孙女гэдэг нь ач охин гэсэн утгатай нэр үг байна. Дараагийн шинэ үг бол фэн. Хуваах, ялах гэсэн утгатай үйл үг болон бутархаа мөн салбар гэсэн утгатай бөгөөд харин цаг хугацаа заа нэрлэхэд минут гэсэн утгаар ордог. 8:05 分 8:05 分 8 цаг 5 минут. 差5分8点 差5分8点 8 цаг 5 минут дутуу байна. Дараагийн үг бол 为什么 яагаад гэсэн утгатай үг байна. 他为什么不能来西班牙语课？他为什么不能来西班牙语课？ Тэр яагаад Испани хэлнийхээ хичээлд ирж чадахгүй гэж энэ жишээнд орсон西班牙语гэдэг нь Испани хэл гэсэн утгатай. Дараагийн үг бол war тоглох, наадах гэсэн утгатай үйл үг байна. Жишээг хамтаа харцгаая. 明天是星期天，下午去我家玩好吗？明天是星期天，下午去我家玩好吗？ Маргааш нэм гараг үдээс хойш манай гэрлөө явж тоглоё тэхүү. Дараагийн үг бол 睡觉 унтах гэсэн утгатай үйл үг. 他11点回学院，12点钟睡觉。他11点回学院，12点钟睡觉。Тэр 11 цагт сургуулаасаа ирээд 12 цагт унтсан. Унтах гэдгийг 睡觉гэдэг бол босох гэдгийг 起床гэж хэлдэг байх нэ. Жишээ авч үзье. 现在差5分8点，他还没有起床。现在差5分8点，他还没有起床。 8 цагт 5 минут дутуу байна. Тэр одоо хүртэл босоогүй байна. 应该 хэрэгтэй, ёстой гэсэн утгатай туслах үйл үг. 我应该学英语和俄语。我应该学英语和俄语。 Би англи хэл болон орос хэл сурах хэрэгтэй. Энэ жишээнд орсон 俄语 гэдэг нь орос хэл гэсэн утгатай.
Өнөөдөр бид түгээмэл хэрэглэгддэг гадаад хэлний нэрс болон цаг хугацаанд заа нэрлэхэд ашигладаг үгсийг сурлаа. Одоо бүгдээрээ үтсэн шинэ үгсээ өгүүлбэрт хэрхэн орохыг харцгаая. Эхний өгүүлбэр бол 现在差5分12点，他还没有起床。现在差5分12点，他还没有起床。Одоо 12:05 минут дотор байна. Тэр босоогүй л байна. 我从上星期开始学习韩语。我从上星期开始学习韩语。Би өнгөрсөн 7 хоногоос эхлэн солонгос хэл сурч байгаа. 他每天2点半上俄语课。他每天2点半上俄语课. Тэр өдөр бүр 2 цаг хагас орос хэлний хичээл суудаг. 我会说一点汉语。我会说一点汉语。Би хятадаар бага зэрэг ярьж чаддаг. 他为什么不能来玩？他为什么不能来玩？ Тэр яагаад тоглохоор ирж чадахгүй гэж. Үдсэн гадаад хэлнийхээ нэрийг ашиглан дараах 2 өгүүлбэрийг монгол хэлнээс хятад хэл рүү орчуулаарай. Тэр өнгөрсөн 7 гарагаас эхлэн орос хэл сурч эхэлсэн. Би өдөр бүр үдээс хойш 3 цаг 20 минутанд солонгос хэлний хичээл суудаг. Харилтаа хамтаа харцгаая. Эхний өгүүлбэрийг орчуулахдаа 他从上星期一开始学习俄语. Тэр өнгөрсөн 7 гарагаас эхлэн орос хэл сурч эхэлсэн. Хоёр дахь өгүүлбэрийг орчуулахдаа 我每天下午3点20分上韩语课. Би өдөр бүр үдээс хойш 3 цаг 20 минутанд солонгос хэлний хичээл суудаг. Өнөөдрийнхөө хичээлээр бид гадаад хэл гэсэн сэдвийн хүрээнд шинэ үгсийг хамтаа сурч тэдгээрийг баталган тасгал ажиллалаа. Дараачихаа хичээлээр өвчин болон эмнэлэгт очих сэдвийг хамтаа үзэх болно. Ингээ үзэгчдээ үргэлжлүүлэн хэлцэн хичээлээ хүлээн авч үзнэ үү? Хятад хэлний алсын зайн сургалт.